Ховд аймгийн Монгол Ардын намын хорооны 38 дугаар баг хурал 3 дугаар сарын 11-ний өдөр Ховд хотноо эхэллээ. Тус хуралд Ховд аймгийн Монгол Ардын намын 10,000 гаруй гишүүдийн төлөөлөл буюу бүх сум багийн Монгол Ардын намын хороо өөрөөдөөс сонгогдсон 229 төлөөлөгч оролцох байсан бол төлөөлөгчдийн тоо нэмэгдэж 235 төлөөлөгч энэ удаагийн хуралд оролцож байна. Энэ удаагийн хуралд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх удаан жаргал, Монгол Ардын намын хяналтын хорооны дэд дарга, ёс зүйн хорооны дарга Баасан цогт, улсын хурлын гишүүн, Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн, Монгол Ардын намын баг хурлын гишүүн Бямб цогт, улсын хурлын гишүүн, Монгол Ардын намын баг хурлын гишүүн Батнасан нарын албаны хүмүүс оролцож байгаа юм а. Хурлын үеэр улсын хурлын гишүүн, Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүн Бямб цогт хэлэхдээ эрхэм нөхдөд Монгол Ардын нам түүний нэгэн салаа мөшөр болсон Ховд аймгийн Монгол Ардын намын хороо хүчтэй байж зорилготой өгөхөд та бидний хамтын хүчин чармайлт харилцан ойлголцол юунаас чухал өргөтэй. Иргэдтэйгээ хамт байж чадсан, иргэдийнхээ дунд байж чадсан, иргэдтэйгээ зөвлөлдөж, ойлголцож, тэднийхээ санаа бодлыг сонсдог, бодлого үйл ажиллагаанд тусгадаг, ард түмний тавьж дүн ганцаар мэдэрдэг манал хүчтэй байж чаднаа. Энэ ойлголт аймгийн намын хорооны манлайлагч, хөдөлгөгч хүч болсон та бүхэнд шууд хамаатай. Бид нэгдвэл байр суурь, нэг зорилготой байж, нэг зүгт, нэг чигт харж байж, алдаагаас асаж амжилтанд хүрч чаднаа. Намын гишүүдийнхээ зовлон жаргал дунд байж тэднийг сонсдог, ойлгодог, дэмждэг, сургаж чадваржуулдаг байж чадхаас энэ ажил эхэлнэ. Энэ намын амжилт ялалт алдаа оноо бүхнийг намын гишүүд та бид бултаараа бүгдээрээ хуваалцах ёстой. Миний хувьд 2014 оны аймгийн намын хорооны баг хурал дээр даахаар ачаагаа үрье гэж хэлж байснаа өнөөдөр ч тодхон санаж байна. Та бүхэн ч тэр үеийг бас мартаагүй байх гэд найдаж байна. Намын үйл ажиллагаа тогтвортой, эв нэгдэлтэй байх ёстой. Биеийн зарчмыг өргөж баримталж ирсэн, тиймээс галсан номдын дарааг огцрох асуудал яригдах бүрт хамгаалж, ямагт эв нэгдэлтэй байхыг намын нөхөд та бүхэндээ сануулж ирсэн. Талцал хуваагдал хизээч сайн зүйлд хүргэж байсан түүх байхгүй. Бид нэг зорилготой, нэгдвэл үйл санаатай байж гэмээр амлсан мөрийн хөтөлбөрөөр бүрэн дүүрэн ажил хэрэг болгож, улс нутаг, улс Монголоо хөгжүүлж чадна гэдэг үүднээс асуудалд хандаж байсан. Бид атгсан гар шиг, багцсан сум шиг байж чадахгүй бол сөрөг хүчний эдэж болж өөдөгч нэгний өгөөж болох ёстой бий. Гэхдээ эв нэгдэлтэй байна гэд бурууг нь хайцааж болохааг нь өмгөөлж таарахгүй. Манай намтай, намын гишүүнтэй холбоотой аливаа асуудал дүрм журмдаар захирагдах ёстой. Тэр ч утгаараа энэ намын игнэнд багтдаг, энэ намын нэрээр дэвшиж сонгогдсон, албан тушаал томилогдсон бүх хүмүүст намын дүрм, намын мөрийн хөтөлбөр гэдэг бол түүнээс гажиж болохгүй улс төр ёс суртахууны дээд зарчим гэж ойлгох ёстой. Энэ алтан зарчмыг дагна гэж хүлээн зөвшөөрч, мөрдөн гэж мөрөө гаргаж, нэрээ бичсэн хүмүүр алдрыг нь хүрддэг ачаа гэж үүрдэг байх ёстой. Эрхийг нийтлэх болохоор хойморлоо давшиж, үүргийг хүлээх болохоор үүдрүү зүхтаадаг байдал яавч байж болохгүй. Энэ нам зүтгэсэн эгэл жирийн гишүүн намын явчихад байхад ажилгүй гудамжинд таваргаж, улсаа намаа боддоггүй амийн хувийн ашиг сонирхол аваа өгөө арилжаа намаа авилга хахуулын өтөн дидэгдсэн зарим уваагийн удирдлагын балгаар эсрэг намын нөхөд даан гарч эрх мэдэл албан тушаалдаа дулдуудан манай намын нөхдөийг даапаал сууж таарахгүй. Ганцаарчлсан бүлэг цөөнхийн шиг илүүд үтсэн аливаа хандлага амин чорлог үрийг бид таслан зогсоох ёстой. Талцаж эвдэрсний улмаас улсаа оруулсан ардсан намын алдааг ардын намын гишүүдэд давтах учиргүй. Дотроо илэн далангүй ярилцаж, дор бүрнээ ойлголцож, зөвшөлдөж, ажил хэрэгчээ шүүмжилж, авах гээхийн ухаанаар эв найр, ёс зүйтэй харилцах нь хүн хоорондын төдийгүй манай намын гишүүдийн эрхэм чанар гэж би ойлгодгоо. Энэ баг хурал өндөрлөхөд намын хорооны дараагаар сонгосон олонхын сонголтоо дагаж, намын дүрмийг мөрдөж, баг хурлын төлөөлөгчд маань нэг санаа, зорилгын дор илүү нэгдэн нягтран гэдэгт итгэж байна, бас уриалж байна. Намын дэмжлэгээр томилогдсон удирдах албан тушаалтнуудын дундаас хүн цухталтан ард түмнээс тасарсан авилгын шишин тодорхой тэр дор нь улс төрийн хатуу хариуцлага тооцож албан тушаалаас нь буулгадаг ёс зүйн нийтээр дагаж мөрдүүлж хөвшүүл захинаа. Мэдлэг чадвар, удирдах арга барил, ажлын туршлагаараа төр болон ард иргэдтэй голөгдөж итгэлийг авдагсад байвал намын далбаан дор толгойг нэлж өөгшүүлэх явдал байж таарахгүй. Иргэдийн итгэлийг авч тэдний сонголтоор иргэдийн хурлын төлөөлөгч болцоод
намынхаа гишүүд дэмжлэлийн хүчээр намын удирдлагад очичоод ажил хийхгүй алмаарч амин хувай бодон шунхаас сухыг бийж намын журмын нөхд маань хүлцэн дэвчихгүй. Тиймээс би намын хорооныхоо үзэл баримтлал үнэт зүйлийг хүлээн зөвшөөрч дагаж мөрдөх сахилгыг намын эрх мэдэлтэй хариуцлагатай хашчгүй гишүүдээс эхлэн төлөвшүүлэх ёстой гэж үзэж байна. Намын шат шатны элбэтэн сонгуультнуудаа намын нийтлэг гишгүүднээс гэрээ хэлцэл байгуулдаг, хэрэгжлийг нь тухай бүр дүгнж хяндаг, хангалтгүй бол хариуцлага тоосон эргүүлэн татдаг, эрүүл бодолтой, нөр зүтгэлтэй, зөв хүнээр сэлбэн томилдог тогтолцоог бүрдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Намын бодлогоо умартдаг, саналаа худалддаг, өрсөлдөх шүчний явуулгад автаж, намын гишүүд дэмжсэн итгэл сэтгэл рүү нулимдаг байдал байж тарахгүй. Сонгогчныхаа дараа намын бодлогод биш, өөрийнхөө явцсан их ашигт хөдөлгөж, дураар авиралдаг, замбраагүй, зохион байгуулалтгүй, үнэн зүйлгүй, бодлогогүй зоргоор авиралдаг явдалд цэг тавих учиртай. Өнөөдөр бид намынхаа шин даргаыг сонгоноо. Бидний гарт сонголтоо хийх зөв хийх боломж бас сонголтоо зөв хийгэр гэсэн намын гишүүд дэмжлэлийн маань итгэл, найдар, эрмэн хүлээлт байна. Өөрийгөө бодож биш эхлээд өөрийг нь өдий зэрэг түргсэн намынхаа эгэл жирийн гишүүдийнхээ их ашиг эхэнд нэрмэлэн бодож сонголтоо хийгээрэй. Ховд аймгийн Монгол Ардын намын хороо ямар даргатай байх нь яг одоо танаас хамаарна гэдгийг хатуу санаарай. Нам шиг авч явж чадах, намынхаа гишүүдийг хүн шиг хүндэтгэн үзэх, аймаг орны хөдлөө амлснаа биелүүлж чадах бүрэн боломжтой тийм л хүнээ сонгоорой. 2020 онд бид ялах ёстой. Түүний тулд ивэ баттгаж зөө дэмжих ёстой. Даахаараа ачаа өрч нам хэмэх гэрээ мурааж биш дулааж хэлэх учиртай. 2021 онд тохиох намынхаа түүх 100 жилийн Ховд аймгийн намын хороо амлснаа бүрэн биелүүлсэн, алдаага зассан, ажлаараа тэргүүлж манлайлдаг, сайхан уламжлалаа сэргээсэн, ард олонныхоо итгэлийг бүрэн хүлээж, сэтгэлийн бүрэн гүйгүүлсэн амжилтаар угтахыг ерөөё. Манай нам тулгымцсан асуудлаа тулгамдаа шийдвэрлэж чаддаг, тулхтаа, туршлагатай улс төрийн хүчин гэдгийг бид батлан харуулах цаг ирлээ. Миний би намын журмын нөхөд та бүхнийхээ гэгэн ухаан, мэрэгэн шийдвэр, эв нэгдэл, итгэл сэтгэлд бүрнээ итгэж байна. Та бүхэндээ сайн сайхан бүхнийг хүсээрэй. Баг хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье. Одоогоос 4 жилийн өмнө буюу 2014 оны 2 дугаар сарын 19-ээс 20-ны өдрүүдэд Монгол Ардын намын хорооны 37 дугаар баг хурал хуралдаж байсан бөгөөд 38 дугаар хурлаар өнгөрсөн 4 жилийн хугацаанд намын хорооны хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, амжилт, ололт, алдаа оноогоо дүгнэн ярилцах, хяналтын хорооны тайлан хилэлцгээр төлөвлөжээ. За энэ хурал бол одоо 4 жилийн удаа болдог. 37 дугаар хурал 2014 оны 2 сарын 19-нд болж байсан бол одоо 4 жилийн дараа 18 оны 3 сарын 11-ний өдөр 38 дугаар хурал маань нийтдээ 235 одоо төлөөлөгчтэйгээр үйл ажиллагаагаа эхэллээ. За ингээд намын дөрмийн дагуу намын өөр анхан шатны байгууллагууд замын намын сонгуульт ажил хийж байгаа. Нийтдээ 235 одоо төлөөлөгч хийж оролцож байна. За энэ дундаа бол улсын хурлын гишүүн Бямбцогт Батнаснаар замын намын удирдах зөвлөлийн төлөөлөл, за нийт анхан шатны байгууллага төлөөлсөн сумдын одоо төлөөлөл нийт 10,000 гаруй гишүүдийн одоо төлөөлөл болсон 235 хүн маань үйл ажиллагаа эхэлж хилцэх асуудлуудаа батллаа. Тэгэхээр энэ хурлаар бол хамгийн гол нь аймгийн намын хорооны одоо тайлан 2014-өөс 18 оны 4 жилийн тайлан хэлсэн. За түүнээс гадна хяналтын хорооны тайлан хэлцдэг. За өнөөдрийн хурлаар бол аймгийн намын хорооны хороог бол одоо байгуулна. За аймгийн намын хороог нийтдээ нэг бидний бодож байгаа 130 орчим хүнд байгуулах бах. 130 орчим хүнээр намын хороогоо байгуулсны дараагаар аймгийн намын хорооны анхдугаар хурлыг зохион байгуулж хийх ийм дөрмийн шаардлагын дагуу хурлуудаа хийж байгаа. Мөн дөрмийн дагуу аймгийн намын хороо болон хяналтын хороог шинжилэн байгуулахаар болсон байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн Монгол Ардын намын хороог 129 гишүүнтэй байгуулсан бол энэ удаагийн хурлаар намын хорооны гишүүдийн тоог хэвээр байлгах хэсэг асуудлыг хилэлцэж улмаар 139 гишүүнтэй байгуулахаар боллоо. 38 дугаар баг хурлаас шинжилэн байгуулагдсан аймгийн Монгол Ардын намын хороо нь анх дугаар хуралдаанаа зохион байгуулж намын хорооны дарга, дэд дарга тэргүүлэгчтэй сонгох юм а. Их сурвалжийн
мэдээлснээр одоогоор аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга аймгийн Монгол Ардын намын хорооны дэд дарга Бүрүүганд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгч Жаргалсай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч аймгийн Монгол Ардын намын хорооны тэргүүлэгч Дүгүржав аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч тэргүүлэгч Булган сумын засаг дарга Амгалан Батрах нар намын даргад нэр дэвших гинэ. Гэхдээ орон нутгийн хөгжил дэвшил ард иргэдийн итгэл сэтгэл намын эв нэгдлийг эрхэмлэж зарим нэр дэвшигчдэд нэрээ татан намын бодлогоо дэмжих зурагтай байна. Намын журмын нөхөд гишүүд дэмжигчд нь ч өнгөрснийг биш ирээдүг харж асуудлаа ярилцсан, шийдвэрлсэн эв нэгдлийн хурал болоосоо хэмээн хүлээж байгаа нь дамжиггүй юм а.